Сайн байцгаана. Зөв шийдэл сургалтын төвийн монгол хэлний багш Төмөрлөн байна. За 12 дугаар ангийнханд зориулсан монгол хэлний эхлэлний шалгалтанд хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө өгч байна. За 2017 онд эхлэлний шалгалт маань их зохиол задлах эссе бичлэг 40% орж ирж байсан. За зөв бичиг монгол бичиг нь 10% эзэлж орж ирж байсан. За 16 онд хэрхэн өөрчлөгдсөн бэ гэхээр их зохиол задлах нь 34%, эссе бичлэг нь 35%, монгол бичиг нь 22%, зөв бичгийн дүрм нь 9% болж орж ирсэн. За хүүхдүүд ямар зүйлс дээр түгээмэл алддаг вэ гэхээр их зохиол задлах дээр их зохиолынхаа 40%-ийг нь алдах магадлалтай. Энэ нь бол үгээ буруу, утгыг нь буруу тайлбарласан, монгол ёс заншилтай холбоотой үг хэллэгийг мэдээгүй улмаас энэхүү алдаа гаргах тохиолдол байдаг. За монгол бичгээр бол 70%-ийг алдах магадлалтай. Энэ нь кириллээс монгол бичиг рүү бүрүүлэхдээ хүүхдүүд маш их үгийг алддаг. Үгийн язгуур үнцээ буруу тогтооснаас болоод энэхүү алдаа гаргадаг. За зөв бичгийн дүрмийн хувьд бол харьцангуй гайгүй 30%-ийг алддаг. Эссе бичлэгийн хувьд бол 80%-ийг нь алдах магадлалтай. Энэ нь үг сонголтоо буруу хэрэглэснээс болоод энэхүү алдаа гарч ирдэг. За монгол бичгээр кириллээс монгол бичиг рүү бүрүүлэх дээр хүүхдүүд нэлээд их алддаг. Энэхүү алдааг бол их сайн харах хэрэгтэй. За эссе бичлэг дээр бол юм баг уншдаг, үгийн сонголтоо буруу хэрэглэснээс болоод энэхүү алдааг гаргах магадлал их байгаа. За энэ сайн эссе бичгийн тулд 70%-ийг нь уншаад 20% бодоод 10%-ийг нь ердөө бичих зүйлд зарцуулах хэрэгтэй байгаа. За монгол хэлний эхлэлний шалгалтанд хэрхэн бэлтэх вэ гэхээр үг, өгүүлбэр, их зохиол задлал, гэх мэтлэнгийн нарийн дараалалтай системтэй мэдлэг эзэмшснээр энэхүү шалгалтанд амжилттай бэлдэх боломжтой. За монгол бичгийг хэрхэн сайжруулах вэ гэхээр мэдээж дүрмээ сайн тогтоогоод үгийн язгуур үндэсээ маш сайн мэдэх хэрэгтэй. За мөн сургуулийн зохиолууд зэрэг монгол бичгээс кирилл рүү бүрүүлэх, кириллээс монгол бичиг рүү бүрүүлэх зэрэг дасгал ажлуудыг их сайн гүйцэтгэх юм бол энэхүү алдааг бол засч болно. За хамгийн чухал нь юу вэ гэхээр эссе бичлэг дээр хамгийн чухал зүйл нь бол эхлээд материалаа цуглуулах хэрэгтэй. За мөн дээрээ тулгуурлаад асуудал дэвшүүлэх, тухайн асуудалд тохирсон баримтуудаа цуглуулах, за мөн өөрийн таамаглалаа дэвшүүлж бичих, эцэст нь бол нэгтгэн дүгнэх хэлбэрээр бичвэл сайн эссе болох, үндэслэл болох. За хамгийн чухал нь бол хүүхдүүд цагаа үр дүндээ өнгөрөөх ёстой. За чөлөөт цагаараа найз нөхдөдөө хамтраад хичээлээ хийх, нэгнийхээ чадахгүй байгаа зүйлийг нөгөөдөө тайлбарлаж өгөх зэргээр хамтарч ажиллах юм бол энэхүү шалгалтыг амжилттай давах нэгэн үндэс болно. За тэгээд та бүхэн эхлэлнийхээ шалгалтанд бүгдээрээ 800 оноо